Сайн уу? Өнөөдөр бас нэгэн англи хэл сурахтай холбоотой бичлэгээр иргэн уулзах гэж байна. Өнөөдөр хэдүүлээ өмнөх дугаар нь бас та бүхэнд маш их таалагдсан нэгэн бичлэгийн 2 дахь хэсгийг нь үзүүлэх гэж байна. За энэ бол Friends буюу одоо дэлхийд дахны англи хэл сонирхон суралцж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл үздэг цуврал кинон дээр гардаг нарийнуудыг англи хэлээр нь болон монгол хэлээр нь харьцуулж сонсоод хэрхэн орчуулж болох байсныг нь хамтдаа ярилцдаг ийм бичлэг байгаа. За ингээд шууд нарийнууд руу орцгоё. Хамгийн ихний Жоко хамтдаа үзье. Here you go. Maybe this will cheer you up. Ooh, I had a grape about 5 hours ago, so I better split this with you. It's supposed to be that small. It's a pre-appetizer. The French call it an amuse-bouche. Well, it is amusing. За энэ нарийн болохоор ер нь маш энгийн нарийнда тооцогдож болно. Ингээд нэг үгийн нэг хэсгийг нь сонсоод тэрийг нь шоглоод өөр нэг үгэнд ашиглаж байгаа тийм. Amuse bouche гэдэг нь Францаар жижигхэн хэмжээтэй хоолны өмнө нэгдэг appetizer-ыг хэлдэг. Тэнгүүт amuse bouche гэд Моника сүр бадруулаад хэлсэн учраас Chandler тэрийг нь өлгөж аваад amusing буюу сонирхолтой, хачирхалтай гэдэг одоо утгаар хэрэглэгддэг үгний оронд тэр дундлынх нь одоо үеийг нь amusing гэдгийг нь нөгөө amuse bouche гэдгийн музыг оруулаад amusing гэж хэлж байгаа. Ердөөл нэг юм үгийн дуудлаган дээр хийсэн тоглолт байна. За энийг монголоор хэрхэн орчуулсныг хамтдаа үзье. Here you go. Энэ Maybe this will cheer сэтгэлийн чинь засах байх. Ooh, Юу гэж би 5 цагийн турш юм мэдээгүй. Энэ ёстой том хэмжээтэй юм аа. It's supposed to Жижиг be байх ёстой маа. Хоолны дуршил хөдлөгдөг. the French call it Францаар энийг amuse-bouche гэдэг. Амустж байна шүү. Монгол орчуулган дээр нь бол amuse-дж байна гэдэг уул нь бол яг утган зөв, яг muse гэдэг дээр тоглолт хийчлээ гэдгийг нь ойлгуулах хэмжээний. Гэхдээ энд нөгөө хөгжилтэй, сонирхолтой тий нарга гэдэг зүйл нь байхгүй болсон. За хэрвээ нэг орчуулах байсан бол Моника нөгөө amuse bouche Chandler төгөөд энэ угаасаа юм жижигхэн хэмжээтэй байдаг юм аа. Энэ чиний хоолны дуршлыг чинь хөдөлгөх зорилготой. Энийг amuse bouche гэдэг юм гэж Францаар хэлэхэд Chandler хариуд нь гайхан музиктай юм аа. Буюу гайхамшигтай юм аа, сонирхолтой юм аа гэдэг утгаар хэлж болох юм байна. Тэгэх юм бол яг наргааных нь гол үндсэн санаа нь орж ирж байгаа юм шиг надад санагдчихэв. За ингээд дараагийн Жоко хамтдаа үзье. I can't handle this, you guys. I can handle it. Handles my middle name. Actually, it's the middle part of my first name. За энэ жок болохоор жаахан юм төвөгтэй санагдаж магадгүй. Ямар ч гэсэн яг тухайн энэ гарсан нөхцөл байдлыг нь тайлбарлах юм бол найзууд маань бүгдээрээ Фибигийн эмээгийн ундаг байсан таксиг одоо машиныг нь аваад өөр хот руу явж байгаа замдаа машиныхаа дотор түлхүүрээгээ цоожлцдаг. Тэгээ бүгдээрээ өвөл гадаа цаснд машин руугаа орж чадахгүй. Машиныхаа хаалгыг ямар нэгэн байдлаар ингээ онгойлох гээд бүгдээрээ гадаа даарцсан, хүлээсэн, оролдож үзэж байгаа. За тэгсэн чинь Joey-г нь төвчээр алдаад I can't handle it гэж хэлж байгаа юм. Handle гэдэг нь болохоор ямар нэгэн зүйлийг болгох, бүтээх, хийх, зохицуулах чадах гэдэг утгатай үг шүү дээ, тий. Тэгэнгүүт энийг нь сонсонгуудаа Chandler болохоор би handle хийж чаднаа. Яа тэгэхээр миний middle name бол handle. За middle name гэдэг нь манай Монголд бол яг middle nameтэй юм байхгүй. Америкчуудад, англичуудад middle name байдаг шүү дээ. Хамгийн ихнийх нь яг өөрийнх нь нэр нь. Тэгээд дунд нь нэг тийм түгээмэл биш хэрэглэгддэг нэр. Тэгээд яг овгон гэдэг юм 3 нэртэй явдаг. Тэгэхээр middle name гэдэг нь миний дунд одоо тэр нэрийг хэлж байгаа юм аа гэсэн утгатай. Нөгөө талаараа middle name гэдэг нь болохоор бас одоо миний хочиг гэдэг утгаараа бас хэлдэг. Жишээлбэл би ингээм амар хурдан гүйдэг хүн байх юм бол my middle name is fast тэг амар хурдан гэдэг ч юм уу. Иймэрхүү утгаар бас ашигладаг байхгүй юу. Тэнгүүд handle буюу одоо тэр ямар нэгэн зүйлийг зохицуулнаа, төвчнээ, чаднаа, болгоно гэдэг нь онцлог юм аа, хувийн онцлог юм аа гэдэг нэг юм утгыг оруулж ирж байгаа. За тий хамгийн гол нь яг жокон дээр болохоор handle гэдэг чинь middle part of my first name гэж байгаа шүү дээ. Миний нэрний голын хэсэг ингээд Chandler гэдгийг англиар бичээд CR хоёр үсгийг нь аваа ичих юм бол угаасаа дунд нь handle гэдэг үг үлдчихэж байгаа. Ингээд нөгөө өөрийнхөө нэрэн дээрээ тоглолт хийсэн гэсэн үг. За энийг монголоор юу гэж орчуулсныг харъя. I can't Би handle тэсэхгүй. I can Би handle it. тэснэ. Handles my Би middle name. тэсэх гэдэг очтой. Actually, it's the Миний жинхэнэ нэрний нэг хэсэг юм л да. За энд болохоор нөгөө handle гэдэг үг чинь
уулнаал тэсэх гэдэг утгаар нь ашигласан байгаа байхгүй юу? А гэхдээ нөгөө Chandler-ийн нэртэй холбоотой тэр нарганы хэсэг нь тэр joke нь байхгүй болсон. За хэрвээ энийг монголоор орчуулах байсан бол ялангуяа яг анхныхан тэр нэг joke-т нь ижлэхэндүү утгаар орчуулах байсан бол магадгүй ингэж болох байсан байх гэж бодсон. Joey ингээд төвчээр алтаад би цаашаа чадахгүй нэ гэж хэлэнгүүт Chandler би бол чадна бүрсээ харин ч чадна. Ягаад гэвэл чадна гэдэг үгэнд ордог бүх үсэг миний нэрэнд байдаг гэдэг ч юм уу те. Яг нэртэй нь холбоод нөхцөл байдалтай холбоод иймэрхүү байдлаар орчуулж болох байхаа. За дараагийнхаа joke-ийг хамтдаа үзье. I'd like to toast Ross and Emily. Of course, my big toast will be tomorrow at the wedding, so this is kind of my little toast, or Melba toast, if you will. Okay. За энэ болохоор бас уул амар хөөрхөн joke байсан. За тэгээд Chandler бол угаасаа яг Friends дундаас хошин шогийнх нь мэдрэмжийн нас надаа хамгийн их таалагддаг дүр. За тэгээд энэ үйл явдал нь болохоор нөгөө Ross, Emily хоёрын хурмынх нь өмнөх өдөр нь болж байгаа rehearsal dinner гэдэг үйл явдал болж байгаа байхгүй юу? Америкийн одоо энэ соёлд болохоор яг хурмын юм үндсэн өдөр байгаа штэ тий. Тэрний яг өмнөх өдөр нь rehearsal ceremony, rehearsal dinner гэдэг хоёр зүйл хийдэг. Rehearsal гэдэг чинь нөгөө давтах, урьдчилж бэлтгэх гэсэн утгатай. Тэгэхээр яг rehearsal тэр ceremony нь болохоор яг зочид энд суун гэрчүүд ингэж орж ирнэ. Энэний дараа бир ингэж орж ирнэ гэдэг ч юм уу. Тэрийгэ давтдаг. Тэрний оройн нь болохоор rehearsal dinner тэрэн дээр яадаг вэ гэхээр яг юм хоёр талынхаа аав ээж нарыг өөрсдийнхөө гэр бүлийг болон тэр хүний амьдралд чухал байр суурь эзэлдэг бүх хүмүүсийг нийлүүлээд нэг юм илүү дотн орой хоол иддэг. За энэ орой хоолн дээр нь болохоор бас одоо хадам аав ээж гэдэг ч юм уу эсвэл нөгөө best man гэж ярьдаг те эрэгтэй гэрчүүдийн толгойлогч эмэгтэй гэрчүүдийн толгойлогч гэдээ хэлчихэ л та. Энэ хүмүүс нь бүгдээрээ хосуудтай зориулаад бас чин сэтгэлийн үгээ хэлдэг. За яг ийм үйл явдал болж байгаа. Chandler, Emily, Ross хоёрын rehearsal dinner дээр үг хэлж байгаа юм аа. Энэ дээр маш хөөрхөн joke хийсэн байгаа. За toast гэдэг үгийг ашигласан байгаа. Toast гэдэг үг нь болохоор хоёр утгатай. Эхний утга нь болохоор хундагны үгийг toast гэж хэлдэг. Хин нэгний баярт ясал дээр очиод үг хэлье гэвэл I'll make a toast гэж хэлэх нь байна. Нөгөө toast гэдэг утга нь болохоор талах шарагчин тийгээд шарсан талахыг бас toast гэдэг. Тэгэхээр Chandler ямар joke хэлж байгаа юм бэ гэхээр маргаашийн хурман дээр би яг жинхэнэ хундагны үгээ хэлнэ. Өнөөдөр би харин Melba toast хэлэх гэж байна. Melba toast гэдэг нь юу юм бэ гэхээр илүү юм нөгөө жижигхэн хуваагаад шарсан талахыг Melba toast гэдэг юм байна л да. Toast нь шарсан талах. Melba toast гэхээр жижигэлж хуваагаад шарсан талах. Тэгэхээр өөрөөр хэлбэл Chandler маргааш жинхэнэ үгээ хэлнэ. Өнөөдөр тэгтээ нэг юм амтлагааг нь хэлчихье гэдэг ийм утгатай joke хийсэн байна. За эдлээ Монгол орчуулгыг үзье. Ross Emily хоёрынхоо төлөө хундаг өргөх гэсэн юм аа. Мэдээж маргаашийн хурман дээр бас үг хэлнэ л дээ. Энэ бол анхан шатных. Melba хундаг гэж хэлж болно. За. За тэгэхээр энэ дээр бол яа харахгүй Melba хундаг гэдэг зүйл бол бүр ерөөсөө ямар ч ойлгомжгүй байна те. Melba toast гэж нэрлсэн шалтгаан нь 1890 онд Австралийн нэг юм дуурайн дуучин, алдартай дуучин өвдсөн үедээ toast-ийг ингэж жижиглж идээд тэр дуучны нэрээр нь Melba toast гэж нэрлэдэг болсон гэсэн. За энийг бол миний бодлоор ингэж бас орчуулж болох байсан юм шиг санагдсан. Хундагны том жижиг гэдэг дээр нь тоглолт хийгээд. Одоо юу гэдэг нь Chandler би бол маргааш Ross, Emily хоёрынхоо хурман дээр жинхэнэ том хундагны үгээ хэлнэ. Буюу шампанскны хундагны үгээ хэлнэ. Харин өнөөдөр би энэ хоёртой зориулаад шотны хундагны үгээ хэлье. Шот гэдэг чи одоо нэг юм рунки гэлдэг те. Тэгэхээр рункны үгээ хэлнэ гэж хэлж болох юм шиг санагдлаа. За дараагийнхаа joke-ийг хамтдаа үзье. So I'm not going to lose her? Oh, honey, you're not a total loser. I said, so I'm not going to lose her? Oh. За Rachel маань жоохон чих хатуухан байснаас үүдсэн joke байна. За энэ болохоор та бүхэн бас мэдж байгаа байх Chandler нэг юм Janice гэдэг амар хэцүү нээдэг эмэгтэйтэй эхний сизнуудад үерхээл салж нийлээл буу юм болоод идэг гэсэн шүү дээ. За яг тийм Janice-тай хайр дурлалын асуудалтай байх үедээ Monica, Rachel хоёроос зөвлөгөө авч байгаа юм. За ингээд тэр зөвлөгөөг нь аваад Chandler болохоор жоохон ихтгэл төрсөн юм уу яасан. За ямар ч байсан би тэр эмэгтэйг Janice-ийг одоо алдахгүй юм байна те гэсэн чинь
lose her гэдэг үгийг нь Rachel loser гэж сонсож байгаа байхгүй юу? За lose her хэрэг түүнийг алдах гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр so I'm not going to lose her. Би түүнийг алдахгүй юм байна, тэ гэсэн чинь loser буюу одоо бид нар бүгдээрээ loser гэдгээр нь бараг мэддэг болсон байхаа юм. Бүтлгүй амтан гэдэг утгатай. Тэнгүүт гүү дээ чи ял яг тийм ч амар loser биш штэ гэд буруу сонсноос үтсэн юм joke наа. За энийг монголоор нь юу гэж орчуулсныг хамтдаа үзье. Би тэрнийг алдахгүй гэсэн үг үү? Хонгор минь дээ. Чи тийм ч бүтлгүй амтан биш. Би тэрнийг алдахгүй гэсэн үг үү гэж хэллээ. Энэ тохиолдолд биднэрт энэ joke-ыг монгол хэл рүү бас гоё оновчтой орчуулахын тулд lose her loser гэдэгтэй ижлэхэн тийм сонсогдохоор үг хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ бодож жагаад алзахгүй гэдэг үгийг олсон. За тэнгуү Chandler ингэж хэлнэ. Тэгэхээр би одоо алзахгүй гэсэн үг үү? Гингүүт нь Rachel тэрийг үгүй дээ чи тийм ч азгүй амтан биш ээ. Гэхэд мэдээж Chandler үгүй би алзахгүй гэдэг байгаа юм шүү гэж одоо өөрийгөө засна. Алзахгүй, азгүй гэдэг хоёр үгэн дээр joke бас болж байна. За тэгээд энэ дээр бас нэг юм жоохон хоржонтой you're not a total loser гэж хэлж байгаа шүү дээ. Чи бол total гэхээр бүр тэр чигээрээ loser биш ээ гэхэлэр Rachel дотроо Chandler-ыг тэр чигээрээ total loser биш ч гэсэндээ нэг жоохон тодорхой хэмжээний loser гэж боддог. Тийм утга санаас дахар явж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа Chandler амар сонь зарилж байгаа. За next дараагийн joke нэргээрээ оръё. Yes, Gunther, could I get 2 cups of Chino, please? Good one. За энэ болохоор амар хөөрхөн joke байгаа байхгүй юу. 2 cups of Chino авъя гэж байгаа. За энэ дээр болохоор cappuccino гэдэг үгэн дээр тоглолт хийсэн байна. Ер нь яг энэ нэг кофений нэрүүд чинь бүгдээрээ нэг Итали нэрүүд байгаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь ингээл хүмүүс бид нар ч гэсэн айгүй буруу сонсох тохиолдол байдаг те. Тэнгүүд энэ cappuccino гэдэг нь болохоор яг англи хэлтэй хүмүүст хурдан хэлэх юм бол cup of chino, cappuccino гэдэг cup of chino гэдэг үгийг хурдан хэлээд байгаа юм шиг сонсогдд юм байна л да. Тэнгүүд бид нар ч нөгөө заримдаа espresso гэдэг нь espresso гэдэг S нь X юм шиг сонсогдоод байдаг шүү дээ. За яг тэрэн дээр ингээд joke хийсэн байгаа байхгүй юу? Cup of chino гэхлээрээ нэг аяг chino гэж сонсогдож байна. А тэгэнгүүт Chandler болохоор 2 cups of Chino гэдэг нэг олон тоон дээр cup нараасаа олон тооны S авах хэрэгтэй. Тэгээ 2 cups of Chino гэж хэлж байгаа байхгүй. А тэгээ хэрвээ Gunther-ийн царайг харах юм бол good one гэж хэлж байгаа. Сайн гоё хэллээ гэж байгаа боловч тэр нөгөө ямар ч эмоцгүй, нүүрний хуурилгүй, бүр нэг юм Chandler-ийн тэнэг joke-өөдөөс нь юм залхацсан царайтай байгаа байхгүй. За нэг монголоор юу гэж орчуулсныг харъя. Тийм ээ Gunther 2 аяг cappuccino авъя. Гоё хэллээ. За энэ дээр болохоор ингээд joke нь байхгүй. Chandler амар ингээд өөрөө ингээд гоё joke хэлсэндээ баярлалаа тагаа тэр дүр төрхмөрх нь жоох юм ботгохгүй болчихж байгаа юм. За энийг яаж гоё орчуулж болох вэ гэж бодсон. Тэгмүүд яг хөө ингээд бид нар бол яг энэ дээр шууд ингээд утгаар нь махчилж орчуулгаас илүүтэйгээр яг илүү юм joke маягаар болгож орчуулж байгаа штэ тий. Тэнгүүд нь cappuccino гэдэг үгийг нь солиод өөр төрлийн кофе болгочих. Латте болгочих гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүд Chandler, Joy хамтдаа гаднаас орж ирлээ. Gunther бид хоёр хоёулаа тэ авъя гэж хэлчих болохоор санагдсан. Хоёулаа тэ. Хоёулаа тэ. Латте гэд хоёр латте болгоё гэх боломжтой санагдсан. За ингээ өнөөдрийн хамгийн сүүлийн joke-ыг хамтдаа үзье. What's going on? Well, no, you know, you have to stay back. I have the pox. Chicken or small? Chicken, which is so ironic considering I'm a vegetarian. За энэ дээр маань болохоор манай Phoebe болцож байгаа залуу 70 юм урт хугацааны аяллаас хүрээд ирсэн чинь нүүрэн дээр юм тогтсон сууж байгаа. Яа тэгэхээр мань хүн гээд өөрөө цэцэг өвчин тусцсан гэж хэлж байгаа байхгүй юу? Pox гэдэг нь цэцэг өвчин. Тэгэнгүүт хоёр төрлийн юм цэцэг өвчин байгаа юм байна л та. Chicken pox эсвэл small pox гэдэг тий. Chicken pox гэдэг нь болохоор салхин цэцэг, small pox гэдэг нь болохоор цаамархай өвчин юм байна. За тэгээд тийм цэцэг өвчин тусцсан царайгаа найз залуудаа харуулахгүй тулд нүрээ бүтээлээр бүтээсэн. Чи цаашаа надтай битгий ойрт гэж байгаа. Юу болсон бэ гэсэн чи би цэцэг өвчин тусцсан гэж хариулна. Тэнгүүд нөгөө болцож исэн залуу нь аль цэцэг юм бэ? Салхин цэцэг юм уу?
Цагаан бурхан юм уу? Яг монголоор шууд цагаан бурхан гэж шал өөр болоод орчуулагдчихэж байна л да. Тэгэнгүүт нь Phoebe chicken pox буюу салхин цэцэг. Тэгээ Phoebe ч өөрөө vegetarian буюу мах иддэггүй. Тэгэнгүүт мах иддэггүй надад очиж chicken pox тусчлаа штэ гэд тэр нь жоок нь болчихж байгаа байхгүй юу. Хэдийгээр би ингээ мах идэхгүй махнаас сатгалзаад ахчин махны нэртэй юм өөрөө над дээр ирээд наалтчлаа гэдэг утгатай. За энийг монголоор юу гэж орчуулсныг харъя. Юу болоод байна? Үгүй чи хол байх хэрэгтэй. Би цэцэг туссан. Салхин цэцэг юм уу юу юм? Салхин цэцэг өвчин хийлж ирдгүү хийсч ирдгээ гэж. За энийг үзээд би энийг ерөөсөө өөр хувилбараар тэгж орчуулах шаардлагагүй юм байна гэж бодсон. Яг тэгэхээр хангалттай гоё орчуулсан байгаа байхгүй юу? Цэцэг өвчин туссан. Ямар цэцэг өвчин туссан? Салхин цэцэг. Тэгэнгүүтээ өвчин хийлж ирдгүү хийсч ирдэг. Салхин цэцэг хийсч ирдэг гэдэг. Утга нь гоё таарсан байгаа зү тэ. Тэгэхээр энэ орчуулга бол надад маш их таалагдсан. За ингээд өнөөдрийн Friends нэргэнүүд маань, жокүүд маань орчуулга маань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дахиад part 3-ыг үзмээр байгаа бол сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Мөн саяны ярьсан нэргэнүүдийг, жокуудыг та бүхэнд илүү гоёор, илүү сонирхолтойгоор, эсвэл илүү хөгжилтэйгээр орчуулах хувилбарууд орж ирэх юм бол бас бичээд үлдээгээрэй гэж хүсэж байна. Ингээ удахгүй уулзъя. Баярлалаа. Баяр таа.